хүргэе. За бид бүхэн өнөөдөр тоглол инээс сур эцэг эхчүүдэд зориулсан эцэг эхийн зөвлөлийн хамгийн оновчтой арга зүй багийн хуваарлтын дагуу та бүхэн маань 2 дахь баг болох нэг анги нэг баг гэсэн энэ ойлголтыг нийт ангийн сурагчдад дэлгэрүүлэх ангийн сурагчдын нийгэмшигэн хөгжил сэтгэл зүйн боловсролыг хариуцсан баг болсон байна. За тэгэхээр энэ багт хуваарлагдсан эцэг эхчүүд маань та бүхэн маань ерөнхий яг энэ нөгөө нэрнийх нь агуулгаас маш сайн ойлгож байгаа гэдэгт итгэлтэй байна. Бүх хүүхэд гэрээсээ ирдэг. Гэр бүл дотор хүүхэд өөрийнхөө бие үнийн суурь төлөвшлийг авч идэг. Тэгвэл гэр бүл болгон хүүхэдтэй эрэг төлөвшлийг уриалдаг байхад эцэг эхчүүд рүү чиглэсэн үйл ажиллагаа буюу мэдээллийг та бүхэн тасралтгүйгээр хүргэнэ гэсэн үг. За гэр бүл хүүхэдтэй ийм бодит цагийг гэр бүл хүүхэдтэй ийм сэтгэл зүйн орчин бүрдүүлснээр хүүхдэд ийм чадвар үүсдэг юм а гэдгийг эцэг эхчүүд маань яг энэ багт хуваарлагдсан эцэг эхчүүд маань маш олон ажил ерөөсөө төлөвлөж болохгүй бөгөөд маш оновчтой ажлыг сонгож аваад түүнийгээ одоо эцэг эхчүүдтэй уриалж хамтдаа хэрэгжүүлэх баг байгаа юм. Тэгэхээр түрүүний хэлсэнчлэн энэ ангийн сурагчдын сэтгэл зүйн боловсрол, нийгэмшигэн хөгжил, гэр бүлийн суурь хүмүүжлээс шууд хамааралтай байдаг. 7 хоног тутамдаа хүүхдэд гэр бүл аз жаргалтай мэдрэмжийг өгөх, 7 хоног тутамдаа гэр бүлийн аль нэг гишүүн хүүхдийн сэтгэл зүйн боловсрол, нийгэмшигэн хөгжилд хамгийн сайн эерэг нөлөөг үзүүлж идэг. Тэгэхээр танай багийн хамгийн том зорилго бол эцэг эхчүүдэд хүүхдийнхаа сэтгэл зүйн боловсрол, нийгэмшигэн хөгжилд онцгой анхаардаг байх ёстойг уриалгах бөгөөд энэ нь ямар учиртайг тайлбарласан мэдээллээр бусад эцэг эхчүүдийгээ мэдээллээр хангадаг байх нь байна. Тэгэхээр та нар маань яг өнөөдөр яг одоо энд сууж байгаа 40 минутын хугацаанд хамтдаа ярилцаад хийх ажлаа оновчтой төлөвлөхийг зөвлөж байна. Амжилт хүсье.